Од өндөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэх маань хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Од өндөр сувгийн алтан гишүүд болон Culture is Local, Knowledge is Global эгүүний оюун компани хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Од өндөр радио 107 83.3 GHz төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За студид шатрын стример, шатар сонирхогч Аги болон Урна хоёр ажиллаж байна. За өнөөдөр дэлхийн аваргын төлөөх 19 дахь өрг гэсэн сэдвийн тухай ярих юм байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэндэ. За үзэж байгаа нийт одоо үзэгчтэй сайхан өдрийн мэндийг хүргье. За та өнөөдөр бүгдээрээ бас маш гоё өргөтэй бас танилцах гад байж байна. За энэ өрг маань юугаараа онцлог юм бэ гэхээр за яг одоо энэ дэлхийн аваргын тэмцээн болохоор 69 оны тэмцээн байгаад байгаа. За Петросян ч болохоор нэг 63-аас 69 онд бол ноёрхсон хүн шүү дээ, тэ авраг байсан хүн байгаа. Тэгээ 69 онд бол Борис Спасский гэж тэ. За энэ шинэ одоо тийм одоо авраг одоо гаж ирэхэд бол тун ойрцсон байна. За нийт одоо тэмцээн маань 24 өрг тоглогдохоос яг 19 дахь өрг дээр нь явж байна гэсэн үг. За онооны харьцаа болохоор тийм 9.5 8.5 гэсэн харьцаатайгаар бол Спасский 1 оноогоор илүү явж байгаа гэсэн үг. За энэ өрг дээр ингээд тийм одоо хэрэв хожчих юм бол 2 оноогоор илүү болно гэсэн үг тэ. Тэгээ ямарсан тийм одоо сэтгэл зүйн хувьд хамаагүй илүү болчих боломжтой тийм өрг юм а гэсэн үг. Тэгээ энэ өрг маань тийм одоо юугаар онцгой юм бэ гэхээр маш уран одоо гоёмсог тийм өрг гэсэн үг. Маш гоё тагдаг, маш гоё шидээнүүд явсан тийм өрг байгаамаа. Тэгээ энийг үзэж байгаа та бүхэн манаас энэ өргөөс бол их олон зүйлийг ойлгож аван, сурч авна гэдэгт бол маш ихтгэлтэй байна. За ийм гоё өргөийг бас өнөөдөр та бүхэндээ бас ярих гад бол байж байна. Тэгээд өрг маань бол нэг олон нүүдэлтэй биш. Нийтдээ нэг тийм 24 нүүдэлтэй өрг байгаа. 24 нүгэл буужсан бодлогийн аврагын тэмцээн дээр. Тэгэхээр бол одоо ямар гоё одоо өрг болсон бол одоо та бүхэнд бол ойлгомжтой байгаа гэж найдаж байна. За тэгээ бүгд өргөдөө орцгоё тийм ээ. За тэгээд 1969-оос 72 он хүртэл одоо хаанчилсан, ноёрхсон, шатрын ертөнцийн тийм оргилд нь байсан одоо Борис Спасский гэж тийм одоо зөвлөлт бод улсын агуу тоглогчийн тоглосон маш гоё өрг байгаад байгаамаа. Тэгээд за тэг бүгдээрээ харцгаая. Ерөөхдөө өрг маань яаж ихсэн юм бэ гэд тэ. За тэг өрг маань бол одоо маш тийм одоо агрессив гараа буюу тэ маш тийм дайрсан төрөмгийн гараа Е4 эхэлсэн байгаа. Энэ одоо Е4 эхэлдэг гараа бол дандаа л сонирхолтой байдаг. За би яаж ч одоо сонирхолгүй тайлбарсан дандаа сонирхолтой байх болно. Энэ маань бол тэ. За Е4 гэж тоглосон. За Е4 эсрэг бол ингээд олон янзын одоо хувилбар бол орж ирэх боломжтой бол та бүхэн бол надаар хэлүүлдэг юм мэдж байгаа хаа. Тэгээ нөгөө талд нь болохоор Петросян бол C5 тоглосон байна гэсэн үг. За окей, энэ гараа бол маш тийм одоо түгээмэл гараа байгаа. Сицил хамгаалт те. Сицил. За хамгаалалт тэгээд ерөнхийдөө яг өндөр түвшинд хамгийн өндөр түвшинд бол ер нь бол Е4 эсрэг бол ихэвчлэн бараг 190% нь бол C5 тоглодог. Тий. Е4 Е5 гэж тоглож байгаа тоглолт бол маш уйдгартай болоо явж. Яг тэгэхээр Испани одоо гараа руу шилжээд оршдог байгаа. Тэгэхээр маш уйдгартай тийм гараа очдог. Харин Е4 C5 гэх юм бол маш идэвхтэй тийм сайн гараа байдаг байна. За бүгдээрээ мэдж байгаа тий. Хөлийн голд байгаа энэ буудлууд хамгийн чухал буудлууд байгаа тий. Манай төвийн буудлууд. За тэгээд энэ нүүдлийн гол зорилго бол энэ нүүдлийг л хязгаарлаад байгаа гол зорилго юм байнамаа. Бэрсний уртлын хүүгод хоёр түлхэхээс бол хамгаалаад байгаа. Маш хүчтэй нүүдэл байна гэсэн үг. Хэрвээ ингээд нөгөөд аваад их юм идчихнэ гэсэн үг тий. За тэгээд одоо ингээд идсэн бол нэг идэхээс аргагүй болонгууд нь морь гарч ирээд за тэгээ бирж дахиад нэг шаардлага гарна ингээд темплет явчихж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ нүүдэл өөрөө бол сайн нүүдэл байх нэ. За ингээд нүүж байгаа тохиолдолд яг тийм онлайн гараа гэх юм бол яадаг вэ гэхээр морь F3 тоглодог байгаа. За энэ бол ингээд яг стандарт нүүдэл байна морь F3. За түнгэд нөгөө тал нь болохоор бирсний хүүгээ нэглэж байгаа D6. Түнгэд болохоор Борис Спасский бирсний хүүг ойлгосон байна D4. За ингээд идсэн морь идсэн түнгэд нөгөө тал нь болохоор морь F6 нөөж тоглодог байна. За уучлаарай. За морь F6 нүүдлийн бас ерөнхийдөө гол санаа бол маш ойлгомжтой хүү гэдэг байгаа гол санаатай байгаад байгаа. Тэгээ хүү бол урагшаа нөөж чадахгүй байгаад байгаа. Урагшаа нөөх юм бол энэ хүү бас ингэ идчихнэ гэсэн үг те. Тэгэхээр одоо яг энэ одоо хүүгэл итгэж байгаа шууд ингэ зориг байгаад байна. Тэгмээс одоо энэ хүүгээ тийм одоо хамгаалах арга нь бол морьси 3 гэж хамгаалдаг. Энэ бол хамгийн зөв хамгаалт юм аа. Ингэж хамгаалах юм бол идэвхгүй муу хамгаалт болоо явчихна гэсэн үг. Ихвчлэн бол морь тэмээ хоёрын бол морины эхлээд одоо гарч хамгаалт хийдэг байна. Тиймээс морьси 3 гэж тийм онлайн гараа байна. За тэгээ ингээд одоо нөгөө тал нь бол Петросян авраг бол А6 тогсон байна. За энэ хувилбар болохоор Найдорфын хувилбар гэж байгаа. Сицил гарааны Найдорф хувилбар.
За Мигель Найдорфын өргийг бас бид хоёроос та бүхэндээ бол танилцуулсан байгаа тийм. Яг энэ одоо хамгаалалтын системийг үндэслэсэн хүн юм байгаа. Энэ А6 нүүдэл маань өөрөө бол маш хүчтэй нүүдэл байгаа. За энэ одоо 2 морины хөлийг хязгаарлаж байгаа. Бас энэ F1 дээр байгаа Бишоп тэргийн хөлийг хязгаарлаж байгаа тийм. 3-3 бодны хөлийг хязгаарлаж байгаа бол үнэхээр сайн нүүдэл байна. За ингээд нүүсэн байна нөгөө тал нь. За ингээд нүүсэн чинь болохоор Спасский авраг болохоор хар тэмээгээ морин дээр нь тавьсан байна G5. За энэ маань болохоор ер нь бол яг одоо цаг үед бол ховор гараа, ховор нүүдэл гэх юм уу? Ихэвчлэн бол яаж тоолдог гэхээр ингэж тоолдог. Энэ маань одоо яг орчин үед бол яг нэг main line гэдэг чинь яг үндсэн одоо хувилбар болоод хөгжсөн гараа байдаг. Ингээ нүүх юм бол нөгөө тал нь E5 тоолдог. За E5 гээд одоо морилоо хатгаж ирч тэ. За морил сонголттой, ингэж нүүх сонголттой. Ихэвчлэн бол ингэж нүүдэг. За тэнгуут болохоор нөгөө тал нь C8 дээр байгаа тэмээгээ E6 дээр тавина. За энэний хувьд те энэ одоо C8 дээр байгаа тэмээний хувьд бол энэ буудал бол хамгийн идэвхтэй сайн буудал байдгаа. Ингээд шугамтай, онгорхой, маш хүчтэй тэмээ байдгаа. За энэ хүү болохоор ерөөдөө одоогийн байлаа жоохон эмзэг хүү байгаад байдаг учраас ер нь бол F3 гэж хүүгээ бол ингэж хамгаалдаг гэсэн үг. За ингэж хамгааснараа яг хуу тийм одоо ноёны талын бол байрлалаа бол жоохон муутгадаг. Тэгээ ихэвчлэн бол энэ дээр болохоор уртын тал руугаа буюу ийшээс илгээдэг гэсэн үг. За тэнгуут хоо нөгөө талд ингээ H5 гэдэг ордог ойлгомжтой байна те. Яг энэ одоо энэ ноёны зүгүүрээр бол довтлогоо өрнүүлэх гээд байна. За тэнгуут ингэж тоглолдог. Морь D5. За энэ морийг бол морьор идэж болно, тэмээгээр идэж болно. За ихэвчлэн бол ингэж иддэг байгаа тэмээгээр идэнэ. Хүүгээр идлээ. Тэнгуут хоороо морь B D7 тоглоно. За бирсэн гарч ирлээ. За одоо бол нүүдлийн ойлгомжтой болох гэдэг тийшээс илгээе гэж бэлдэж байна. Тэнгүүд нөгөө тал нь бол энэ хүүгээ нүгээд энэ одоо хөөнүүд ингээд маш бат бөх хоорондоо уялдаатай болоод хуурчиж байна. За тэнгүүд одоо энэ дээр болохоор ихэвчлэн бол ингэж тоглолоо. Хар тэмээ гарлаа сэлгээ хийлээ. Иймэрхүү маягаар бол ингээд тоглолт өрнөдөг. За тэгээд ерөөхдөө бол ноёны зүгээрээр бол хоёр тал маань бол ингэж давталгаа өрнүүлдэг гэсэн үг. За тэгээ энэ дээр болохоор тийм бод хар тал маань ихэвчлэн бол энэ ноёны зүгөөрлөгөөс сэлгээ хийдэг тохиол байна. За иймэрхүү маягаар бол тоглолдог. За гэвч одоо энэ хүү одоо яг онлыг бол онлс арай өөрөөр буюу ингэж тоглосон байна. За одоо энэ маань ч гэсэн бас одоо орчин үед нэг хувилбар болоод ингэж хөгжсөн байгаамаа. За морин дээр нь бол тавьж байна. Одоогийн байдлаар бол ямар нэгэн хэл бол байхгүй. За тэгсэн чинь болохоор Петросын авраг болохоор энэ морин тавьсан байгаа. Морь BD7. За хоёр морь ингэ холбож чинь тэ. За бас ингэхдээ бол одоогийн байдлаар айлын таланд ийм амар илүү гэсэн юм байхгүй. Яг нь энэний хооронд бол энэ нүүдэл нь арай дээр байдаг. E6 гэсэн нүүдэл. За энэ нүүдлийн явснараа бас яг морины энэ хөлийг хааж өгч байдаг байна гэсэн үг те. А энэ хүү байхгүй тохиолдолд морь ийшээ бол ингээд орж ирэх нь шүү дээ те. Тэгэхээр морины хөлийг бол хааж өгдөгөр энэ нүүдлийн сайн нүүдэл байдаг. А энэ нүүдэл хэрэг ингээд явах юм бол цаашаа яар тоглолт өрнөдөг вэ гэхээр F4 гээд ингээд тоглолцдог. За тэгвэл яг нөгөө тал нь бирс ийшээ орж иж болдог B6. За энэ бирс маань бол ихвчлэн бол энэ хүү рүү бол ингээд давталгаа өрнүүлж яадаг гэсэн үг те. За энэ хүүг бол одоохон байлаар яг хайхардаггүй. Ер нь бол бирсээр уршаа нэг нөгөө морин дээр бол хамгаалт өгдөг. Нөгөө тал нь ингээд идлээгээ бодоход ингэж орчдөг гэсэн үг. За ингэчингүүд одоо ирэхэд бирс бол ингээд юм бод хойшоо нөөх нүүдэл бол байхгүй. Идэж чадахгүй, энийг идэж чадахгүй. Тэга ганц нүүдэл нь бол аагууруу буудлаа гэдгаа гэсэн үг. А тэнгуут хоороо ингээд юм бод E5 тоглолдог. Хүү идлээ. За тэнгуут хоороо морь ийшээ орж ирлээ. За тэнгуут болохоор энэ морь одоо тийм одоо E4 орж ирээд те ийшээ ч юм уу те орох боломжтой болж ирнэ. H6 гээд хар тэмээлөө хатгаж болдог. За ингээд тоглож байгаа тохиолдолд одоо персонаар одоо энэ хүү гэдэг ч юм уу те. Иймэрхүү маягаар тоглоход бол яг одоо өргийн байрлал өндөг 0 байгаамаа гэсэн үг. Яг л equal адилхан байрлалтай байна гэсэн үг. За тэгээ бүгдээ буцъя. За тэгээд энэ байрлал дээрээс нөгөө тал нь бол энэ буюу хамгийн тийм одоо нэг найдвартай те хамгаалалтай. Угаасаа нөгөө Петросын аврагын өөрийнх нь тоглолтын онцлог тийм штэ. Өөрөө болохоор маш тийм нягт нүдэг. Ямар нэг тийм одоо аюултай үйлдэл хийдэггүй. Нягт нүсээр агаал нөгөө талаа бол хождог тийм одоо онцлогтой тамирч юмаа гэсэн үг. За ингээд нүсэн байна. Тэгсэн чинь болохоор Бишоп C4 гэсэн ба тэмээг C4 тоглосон байна. За энэ нүүдэл бас сайн нүүдлээ. Яг энэ шугам шууд ингээд авч байна гэсэн үг те. За тэгээд C4-ийн гүд ихвчлэн бол энэ хүүгээ ингэж л нүүдэг л дээ уг нь.
Одоо ер нь хүүгээ ингэж нүгээд хар тэмээгээ гаргаад сэлгээ их л одоо гол зорилго байгаад байна шүү дээ. Тий. Тэгвэл 2 тэмээ хөдлөө. За тэгсэн чинь энэ дээр болохоор Бирс ингэж тоглосон байгаа. А5 дээр ирсэн байгаа. За Бирс А5 дээр ирж байгаа нь одоо яг ямар зорилготой юм бэ гэхээр энэ морин дээр тийм үү нэндэг үсгэж чинь дараас үсгэж чинь тий. Тэгснээр энэ хүү одоо суулгаад байгаа. Морио энэ хүүг идээд тэгээд бас аюул цаанал үсэх гээд байна гэсэн үг тий. За тэг ингэ нөнгөт болохоор Бирсийн нэг уушаа нүсэн байгаа. Морио хамгаалж чинь тий. За хэрвээ энэ нүүдэл дээр хэрвээ ингэж сэлгээ үйл юу болох вэ? За соёлоо бодъё тий. Сэлгээ үйл юу болох вэ? Сэлгээ бол хар тал яаж нөхөө. За одоо энэ хүүгүүд идэнэ гэдэг бодлоо тий. Тий. Хар тал болохоор ингэж идэнэ гэсэн үг. За ингээд нэг бод ингээд сул болчихж байгаа байх шүү дээ. Тийм багаз сэлгээснээрээ. Тэгснээрээ Бирс уушаа нөөж байгаа нь болохоор морио хамгаалахаас гадна энэ хүүгээ хамгаалахаас гадна энийг бас давхар хамгаалж байгаа нүүдэл байх нэ гэсэн үг сайн нүүдэл явж байна. За энэний оронд яг зүгээр бас нэг ингээд тоглож болно л доо. Хар тэмээгээ буцаагаад ингээд тоглочих юм бол жоохон тийм идэвхгүй болоод ирж байгаа. Нэг нөгөө талаар тийм одоо гараан дээр тоглолтын ихэнх үед болохоор нэг бодоо хоёр нүүж байгаа ч юм уу тийм байдал. Инхэн бол одоо бүр ингэж орж ирнэ л дээ. Бүр идэвхтэй бол дээр нь ингэчэнгүүд ингэж орж ирдэг ч юм уу. Харин эсрэгээр хар тал маань илүү идэвхтэй болоод байрал маань баг адилхан байралтай болоо явчихна гэсэн үг. За тэгэхээр бол энэ тал дээр бол мэдээж нөгөө хамгийн сайн нөөдлийг бол орж нүүсэн байна. Ингэж нүүсэн. За одоо энэ мөр идэх юм бол асуудал байхгүй. Ингэж идэл болоо гэсэн үг тийм. За хэрвээ одоо Бирс солиныг бол морь идэл ингэж солчихно. За окей. За ингийн бол эсрэгээрээ бол ингээд хар тал нь бол маш их муудаж байгаа. Цагаан тал бол маш ихээр сайжирч байгаа гэсэн үг тийм. Өөрийн байрлалын гарах юм бол хамаагүй илүү тоглоход эвтэйхэн байгааз. Шатарт нэг тийм зүйлийг бид нар байнга бодож байгаа хэрэгтэй. Тоглоход эвтэйхэн байрлалыг л бид нар өөрсдөө үүсгэх хэрэгтэй гэсэн үг. Одоо хаяада ингээд нөгөө тоглоход айгүй эвгүй байгаад байдаг шүү дээ. Эвгүй нөгөө тал нь ингээд нэг бүр илүү ингээд өөрлөж нэг товтлол атаклаал тэгэл тоглоход айгүй эвгүй байдаг. Байрлалын хувьд ч гэсэн нөгөө талын хүмүүс ингээд илт ороод ирсэн ч юм уу манай боднуудад нүүдэл айгүй багтай ч юм уу тийм байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө анханасаа ерөөхдөө тэр байдлыг үүсгэхгүй өөртөө тоглоход айгүй эвтэйхэн байрлалыг л үүсгэж тоглох нь чухал байдаг. Одоо энэ байрал дээр бол маш эвтэйхэн харагдаж байна тийм ингээд ямар ч одоо ингээд аюул цаалаа ах одоо сэлгэээг л давтлаа шүү дээ. Тийм маягаар бол ингээд тоглолт өрнөнө гэсэн үг. За тэгээ бүгдээрээ буцчихъя. За энэ нүүдэл маань явсан. Энэ нүүдэл бол сайн нүүдэл байна. За ингээд явсан чинь нөгөө талд нь болохоор H6 болж байгаа. За ингээд тийм одоо хар хуулийн тэмээрээ бол хатгаж байна. За одоо энэ дээр бол ингээд сонголттой. За H6 нөнгөт болохоор ер нь бол ингээд эдсэн байна. Эдсэн. За идэхгүйгээр ингээд хойш ухрах юм бол бас жоохон идэхгүй бол явчихна. За ингийн бол эсрэгээрээ баг ингэж орж магадгүй. За тэгээ ингэж орж ирлээ. Тэгвэл одоо яах вэ? Баг мөр H5 гэдэг шиг товтлоод бод. Тэ мөр тэмээ хоёр аль нь хүчтэй байлээ те. Энийг бас бид нар бодчих хэвээр. За ингээд тоолонгууд яг энэ мөр ийшээгээ буугаад Бирс рүү товтлож болно л доо. Тэгээ Бирс яг бүр ингээд хойш ухарч иж болно. Тэгээ энэ нэг мор байгаад байгаа морлоо товтлоод ингээд нөхөдөл ингэж идэх гэсэн үг. Тэгээ ингээд чинь те. Тэгээ хоёр тэмээ бол хоёулаа байхдаа бол хамгийн хүчтэй байдаг гэдэг чи бид нар мэдэн. Тэгээд нэг тэмээ байхгүй болно гэсэн үг те. За тэгэхээр бол энэ дээр бол нэг тийм сайхан санаа биш байх нэ гэсэн үг. За тиймээс энэ байрлал дээр яасан бэхээр шууд идсэн байна. За яг хөө тэгээд хоёр тэмээ нэгийг бол өгчөж байгаа. За морь ингээд идэж орчихсон байна. За тэгсэн чи одоо яасан бэхээр уртын сэлгээ. Тэгэхээр Найдорф хувилбар дээр ихэвчлэн бол уртын сэлгээ хийдэг байна. За тэнгуут болохоор энэ дээр тийм бол E6 гэж энэ одоо шугамыг бол хааж өгч байна. Энэ өөрөө бол маш сайн нүүдэл. За энэ дээр болохоор юу Спасский авраг болохоор энэ H шугам дээр агаар үг тэргээ E1 дээр авчирсан байна. За өөрөө бол ингээд маш гоё ингээд боднуудаа байрлуулж штэ. За одоо ингээд хар тэмээ E7 гээд дэрэнгүй шууд F4-д олж байна. Одоо энэ талаа тоглохоо өрнүүлэх чинь наны зүгээрээр. За тэгээд энэс бол айлгүйгээр сэлгээсэн л дээ. Бусдаа бол ер нь бол ийшээгээ сэлгээ хийх нь бол жоохон тийм эрсдэлтэй юм шиг харагдаж байна те. Ер нь бол яг тэр уртлын энэ шугамуд нэлээ онгойч монгойцсон те. Ийм байралтай байгаа учраас ийшээгээ сэлгээсэн баг арай дээрвэж магадгүй тэгээд ингэж сэлгээсэн байна. За тэгсэн чинь болохоор нөгөөт нь болохоор ингэж тоолсон байна. Спасский маань. За төнгөл болохоор Руки 8 тоолсон байгаа. За одоо энэ хүү бас жоохон эмзэг байгаад байдаг учраас
ноён бол хажуу шиг орж ирээд ингээд байрлалаа олон гоё ингээд тоглоход эвтэйхэн болгож байна. За ингээд тоолсон. Тэгсэн чинь болохоор хар тэмээг F8 дээр аваачаад за одоо ерөөхдөө энэ талаар ингээд товтлогоо орж ирэх нь ойлгомжтой учраас энэ хүүн дээр илүү хамгаалтыг өгч тоолж байна гэсэн үг. За ингээд тоолсон. За одоо энэ дэр болохоор юу хаасан байгаа? Спаски авраг болохоор хамгийн ихний хүүгээ ингэж сул өгсөн тийм нэгдүүллийн шидэм маяг юм хийсэн байна. Тэрний юу гэхээр ингэж одоо хүүгээ сул өгсөн. Одоо морь одоо идчих боломжтой гэсэн тийм. За тэгээ яг тэ өргө дээр бол морь угаас идсэн. Ингэж идсэн байна. За морь ингээд идэнгүүт болохоор бирс ингэж орж ичж байгаа тийм. Шугам аваад. Одоо морь бол холдоосоор харахгүй шүү дээ. За энийг одоо тийм идэхгүйгээр нөөх тийм одоо ямар боломж байсан бэ гэж тийм. Ингэж нөөж болох байсан байна. За энэ дээр яах вэ? За идэж болно те. Ингээ идэж болно. Идэхгүйгээр ингэж тоглож болно. За ингээ тоглох юм бол ихвчлэн болно. Хүүгээрээ идэж орж ирнэ, бирснээ идэнэ. Тэнгүүт бирс солих зорилгоор бол ингэж тоглож болно. За одоогийн байдлаар бол ер нь бол байрлал үнэлгээ бол ойролцоо байгаа. За нэмэх 0.9-тэй байж гэн. За ингэ нүүлээ. За одоо тэгээд бирс нь одоо юу ингэж очивол сольж идэхгүй шүү дээ. Юу нэг ингэж тоглосон байгаа. За тэгснээрээ хэрэг бирсийг идэх юм бол иднэ гэж байгаа. За ингэ идэх юм бол ингэ идэнэ. За тэнгүүт ингэж тоглож болж байна. Цагаан тэмээг E6 дээр. За одоо энэ дэр нэг одоо маш хүчтэй нүүдэл орж ирнэ. Яг энэ хувилбар дээр. За ямар нүүдэл орж ирэх вэ гэхээр бороо энэ H6-гийн хүүг идэхтэй тактикийн нүүдэл байгаа. Ингээ идэх юм бол ингээ идчих юм бол ингэж идэх нь шүү дээ. Ингээд нэг хүү очиж боломжтой байдгаа гэсэн үг тий. За энийг бас манайхаас харж аваарай. Яг энэ байрлал дээр тий. Бороо энэ хүү идэх боломжтой байна шүү дээ. За энэ хүү ч өөр энэ хүүг хамгаалж байгаа. Тэг морь ингээ идчихгүй энэ хүүнэд идэхээс аргагүй бол нэг бол ноён олдно. Тийм гоё нөтлөө. Ноён олдно тий. Тэгээ одоо ингээ идэнгүүт ингэж идэх. Ийм од тактикийн хүү очих санаа бас ингээ байдаг байна гэсэн үг. За бүзээ. Нэмэх нь одоо ноёны уртх онгорхоо олчиж штэ. Онгорхоо олчих гэсэн үг яг үн нэмэх нь яг үнэн тий. За одоо ингээд энэ байрал дээр болохоор тэгвэл ерөөхдөө энэ үйл бол явагдаагүй байх нь байна. Морь бол ингэж идсэн байна. За морь ингээд идэнгүүт болохоор бирс иш одорч байгаа. G2 гээд. За одоо морь аачих уу? Нэг нөтлөө ахгүй тий. F6 дээр л ирнэ гэсэн үг тий. За тэнгууд ингэж орж ирнэ гэсэн үг тий. За ингээд ерөөхдөө бол ноёныхоо урдлаас бол ингэж товтлоход их боломжтой болж тий. Тэгэхээр нэгэн хүү өгөөл ийм байрлал авч ирнэ гэсэн үг тий. Тэгэхээр бол ингэж ер нь бол аль болох тий. Яг уу бид нар хүүгээ хамгаалах нь чухал. Тэгтээ бас хүүгээ бас ямар үед хаана өгөх юм бол бас ямар гоё байрлал үүсэх болох вэ гэдэгс бид нар харж ойлгох зүгээр наа гэсэн үг. За ингээд тоглосон байгаа. За хоёлаа юу гэж танилцуулъя те. Хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлээ. За тэгэхээр эгүүнэ чат гэдэг та бүхэн бас мэддэг болсон баха. Эгүүнэ чат гэх монголоор ярьдаг те. Одоо монгол хэл дээрх за монгол хүний сэтгэлгээ нүүдэлчин ах хэл соёлыг шингээсэн суурилсан ийм хэмэл оюун ухаан чатбот платформ байгаа. Тэгээд нөгөө аливаа улсын одоо соёл ухаан гэдэг чи одоо нэг хэлэндээ байдаг гэдэг байгаа. Тэгээ бид өмнө бас нөгөө технологитой харьцах гэхээр яг хэлээрээ хязгаарлагдаад хөө те. Монголоор одоо ингэж бас шууд харьц чаддгүй байсан бол анх удаа ингэж монгол хэлтэйгээрээ бичихгүйгээр одоо шууд одоо төхөөрөмжтэйгөө би уцтайгаа ингэж харьцах ийм боломж байгаамаа. Тэгэхээр нөгөө нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг шиг одоо тэрний цаана одоо маш олон хүмүүст те одоо хэлгүй хүн одоо манай эмээ өвнөртөө ч юм уу те жоохон дүүнэртэй ч юм уу тэгэхээр одоо нэг англи хэлээр ч юм уу хязгаарлалтад байдаг хүмүүст маань маш олон давуу тал болж өгч байгаамаа. Тэгэхээр одоо монгол хэл дээр ярьдаг одоо зөвхөн нөгөө нэг одоо монгол улс хэлтгүү те одоо өвөр монгол яахан дүүсч гэдэг юм уу одоо хэн бүхэн энийг бол ингэж ашиглах боломжтой. За дэлхийн одоо мэдээллийг ингэж монгол хэл дээрээ шууд авах боломжтой гэдгээрээ надад их даваа санагдаад байгаа. Гэхдээ энэ дээр нэг олон хэлээр бас мэдээж авч болно. Олон хэрэг хариулж нь тэг монгол хэлний онцлогт нийцсэн одоо нөгөө монгол хэлний гэдэг одоо нөгөө онцгой байд юм уу зөөрөг байд юм уу те яг тэрнгээр одоо сургагдсан хүү ийм AI байгаад байгаа. Тэгэхээр бичих оруулах, зөвлөгөө өгөх, за бүр математик бодох, код бичих гэдэг
За нэмэх нь одоо Монголын түүх, соёлын мэдлэг түгээх, за дуу хоолой зураг таних чадвартай, төрийн үйлчилгээ одоо цаг агаар тээвэр одоо тий за одоо би тэр хүрэх гэсэн юм автобусны буудалд маань хаана нэгэд заавал нэг таньдаг хүнээсээ асуух биш тий. Одоо эгүүний чатаасаа ингээд асуучих юм боломжтой байна. Тэгэхээр Монгол хүний өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн юм ойлгомжтой ухаалаг туслагч гэдэг. Тэгэхээр одоо нөгөө монгол хэл дээрх анхны одоо оюун ухаан нэгхийн хөгжүүлэх гэхээр нөгөө монголчууд бид хөгжүүлнэ. За тэгээ цаашлаад энэ яг нөгөө ямар давуу талтай вэ гэхээр нөгөө Bolorsoft гэдэг компани чинь миний л мэдхийн одоо нөгөө монгол бичгийг хөгжүүлээд монгол бичгийг одоо нөгөө шууд keyboard-ын дээрээс бичих ингэж боломжтой болгоод маш олон ажил хийж исэн. За энэ бүхний ард нөгөө нэг монгол хэлийг одоо дэлхийдээ ойлголцох хэл болгож яах гэдэг утгаараа одоо үн цэн нөхөө те агуулга нь бол асар том юм зүйлүүдийг эгүүнээ чаач гэсэн өнөөдөр бас яг ингэж монгол хэл дээрээ ярих боломжийг олгоод цаашлаад одоо яг нөгөө дэлхийн технологи руу ингэж нөгөө нэг нэвтэрж байгаа бас нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Тэгэхээр энийг одоо хөгжүүлэх хүмүүс нь мэдээж одоо монголчууд бид одоо яг бас тухайн улсынхаа хэл дээр гарсан юм цөөхөн оюун ухаанууд байдгийн одоо нэг нь бас манай Монголд ингэж хөгжиж байгаа гэдэг нь бас маш одоо тий одоо ингэж түүчилж явж байгаа хэлбэр юм аа. Тэгээд бүгдээрээ бас дэмжиж өөрсдийнхоос хэрэгцээндээ тааруулаад энэ ч одоо нөгөө нэг дуу хоолойг хүртэл сонгох сонголтоо эргэтэй эмхтэй албаны байх уу гэд тий тэр нь хүртэл ингээд аятайхан бас үний хэрэгцээнд тохирсон. Тэгэхээр та бүхэн маань одоо эгүнэ гэдэг одоо нэг ээтэй бичгэн чат гээд одоо Play Store-оос татаж аваад өдөр тутамдаа ингэж ашиглаарай. Эмээ өвөнөртөө бас хийж өгөөрэй те. Машиндаа хийчээд бас янз бүрийн мэдээлэл асуугаад одоо шатар дээр шатрын тухай ч гэдэг юм уу те. Ингээ асуугаад явах ийм боломжтой. Тэгээд хөгжүүлэх хүмүүс нь монгол хэлтэй бид нар учраас одоо татаж аваарай гэж хүсэж байна. За тэгээ те. За манай нийт одоо монголчууд маань те өөрсдийнхөө бас үндэсний улсын бас чатыг бас хамтдаа ашиглацгаая те. Ашиглаад за ер нь бол юу гэсэн үг вэ? Ямар ч хамаагүй зүйлийг асууж болно гэсэн үг үү? Тийм шүү дээ. Яг нөгөө дэлхийн мэдээллийн бүх сан руу одоо монгол хэлээрээ шууд нэвтрэх гээ те. За одоо өөр чат руу хандж байгаа тохиолдолд заавал нөгөө нэг тэр нөгөө language мэдээлгээ дотроо ингэж хөрвж мөргөөд те. Тийм асуудал байхгүй одоо шууд л монгол хэл дээрээ гэсэн. Гайхалтай те. Энэ үлцтэй гайхалтай. Тийм байна. За тэгвэл тийм бод эгүүнэж чатаасаа бас тийм бод шатрын нүүдэл асуунаа. За шинэ нэг уран бэрийн мад яаж идэг вэ гэдэг юм тийм. Яаж нэг асуунаа гэсэн бодолтой байна. За бүгдээрээ хамтдаа ашиглацгаая. За тэгэд манай нэвтрүүлгийг бас дэмжин ажиллаж байгаа эгүүнээ чат хамт олондоо баярлалаа. За окей. За сүүлийн нүүдлийг бүгдээрээ эхэлнэ тийм. За одоо ингэж байгаа тийм. За бирс дээр хоёрыг бол давхарлаад нэг шугам дээр авчиж байгаа. За юу санаавд ойлгомжтой шууд ишээгээ цохол төгсөж байгаа тийм. За тэгэхээр одоо ерөөхдөө шууд цохол өгж болох уу? Болохгүй. За. Тийм тэмээ байгаа учраас. Тэгэхээр энэ хамгийн захын хүүгэл идэх юм байна гэж ерөнхийдөө харж байна. За тий. Одоохондоо бол шууд энд бол цохол өгөх боломжгүй. Харин ямар нэг байдлаар одоо бирсээ манайруулж жагаад энд ч юм уу ирэх юм бол морийг идэх ч юм уу тийм. Бирсээрээ тийм. Морийг идэх ч юм уу тийм арга тактик байж болно. Нэг бол энэ хүүг идэх ч юм уу тийм. За сайн байна. За одоо бүгдээ нөгөө талыг харъя. Хар талыг харъя. За хар тал дээр ингээд тийм одоо хөгжөөгөө бод ер нь юу байна? Тэмээ байна. За аль тэмээ? Цагааны тэмээ. Энэ тэмээ те. Энэ C8 дээр байгаа цагаан тэмээ бол огт хөгжөөгөө анхны бодол дээр байгаа. Тэгэхээр ер нь бол бодны идэвх, бодны хөгжил гэдэг хамгийн чухал байдаг те. За эсрэгээр ингээд харъя л та тэгвэл те. Тэгвэл энэ талд цагаан талд хөгжөөгөө бод байхгүй. Хөгжөөгөө бод байхгүй бүгд хөгжсөн байгаа шүү те. Яг үнэ. Тэр энийг харсан ч гэсэн бас ер нь бол аль тал нь жоох илүү явж байгааг нь харагдана гэсэн үг. За тиймээс болохоор Петросын авраг бол энийг бол мэдхийн дээр бол сайн мэдж байгаа. Хөгжөөгөө ганц бодоо бол хөгжүүлэх нүүсэн байна. Тэтлээ. За ингэ нүүсэн чинь болохоор Спасский авраг бол F5 гэж нүүсэн байгаа. За энэ нь сайн нүүдэл F5. За F5 нүүсэн чинь болохоор нөгөө талд болохоор ноёно H8 дээр авчихсан байгаа юм. За буцъя. За F5 нүүнгүүт ингээ идчихвэл яах вэ? Тэ? Морь идчихнэ гэсэн үг тэ. Морь идэд одоо харин нөгөө санаа авч тэ. Энэ хүү идчих боломжтой болно. Тэгэхээр энэ морийг бол устгахаас өөр аргагүй болно тийм ээ. За тэгээд ингээ идчихнэ гэсэн үг. За тэгээ ингээ идчих юм бол харин яг хуваас тийм гоё тоглолтоос өрнөх боломжтой юм шиг бол харагдаж байна тэ. За энэ дээр бас өөр нүүдлийн үйлчлэл ингэж нүүж болох юм байлээ. Заавал энэ морийг идэхгүйгээр за тэгтээ ингэ нүчих юм бол ингэ идчихэн л дээ тий. Энэ морь ший идчихэн л дээ. Тэгэхээр нэг сайн бодлоо шахаа. За үзье. Морь ингэ идчихэн. Ингэ нүлээ.
Тэнгүүд морь ингэж идэх гэсүгтэй. Тэгэхээр ер нь бол саяны ядын би та нүүдэл бол хамгийн муу нүүдийн жишээ харагдаж байна. Тиймээс одоо энэ дэр бол морийг идээд ингээд тоглох нь арай илүү хар таалдаа тийм өгөөжтэй нүүдэл бол байжээ гэж тэ. Тэгэхээр яг энэ нүүдэл явагдах үед ингэж нөхөш. Ингэж нөөсөн бол арай дээр байх байсан байна. За тэгээ эн чинь бол юу яаж байгаа ш тэ. Нүүдэл явагдахаас өмнө бол ингээд бодож байгаа ш тэ. Ингээд нөөжгөнд одоо хартал сууж байгаа бидэрсэн авраг бодож байгаа байхгүй тэ. За энэ хүүгээрээ ингээд идчих юм бол морины ингээд аваад ирэх юм байна. За энэ морийг одоо ингээд устгаад ингээд идэх юм бол тэ хүүгээрээ идээд тэ энэ талаар бүр онгорхоо олж байгаа юм байна ч гэдэг юм уу. Одоо яг юу гэж бодсон юм байгаа юм бүү мэд тэ. Ямар ч энэ одоо байрлалыг тухайн үед бол мэдэн бодож байгаа нүж байгаа. Бас тийм одоо энэ хурдан өрг биш. Уртын өрг. Тиймээс энэ дэр бол ингэж нүүсэн байгаа. За ерөнхийдөө бол яг энэ шугамаас тэ нэнтгээс бол ингэж гарч нүүж яана л да. Нэнтг нь нэгж битгий хоноо гэж манай ард үг гэдэг тийм ээ. За ингэ нүүсэн. Ингэ нүүсэн чинь болохоор ингэж тоолсон байгаа. За одоо энэ талаар л ингээл товтлогоо өрнүүлгээл гэсэн үг тийм. За тэгэнгүүт болохоор энэ дээр бэрс бүр хоошоо ингээд ухраад аваад ирсэн. Энэ бол маш муу нуудлээс юм. Бэрс энэ болохоор юу ч хийхгүй ямар ч зориггүй байж байгаад бутсан байна тийм. За ер нь ингэдэг л дээ. Довтлогоон бол хамгийн сайн хамгаалт гэж үг гэдэг. Нөгөө талныг довтлоод авах тусам нөгөө талны илүү хамгаалтын байрлал руугаа баг багаар шилжчихдэг гэсэн үг. Сайжраад. Тий. Тэгээ довтлогоон бол өөрөө бол хамгийн сайн хамгаалт байдаг. Довтлож байгаа тал руу нөгөө тал нь цөрж довтлохтай хэцүү байдаг. Ягаад тэр ингээ мадалчих гад ингээд хожиж гээд байгаа учраас нөгөө тал нь өөрийн мэдлэггүй л ер хамгаалт шийддэг гэсэн үг. Тэгэхээр аль болох сайн гэж уушгаа довтолж атак гэж тоглох юм бол хамгийн сайн байдаг байна гэсэн үг. Тэгээ одоо энэ ингээ харах юм бол ингээд довтлогоо аюу өвчтөй өрнөд шүү дээ. Одоо баг энэ хүүг идчих шүү дээ. Хүүг идээ энэ дараа баг морийг иддэг ч юм яадаг чинь тэгэл морийг идчих бол хүүгээрээ идлээ. Баг энэ ард нь мад болох гээд шүү дээ. Тийм багаз. Тэгэхээр энэ одоо бүх одоо байрлал нөхц байдлыг үнэлээд бэрс нийшээ очсон байна. Одоо ядаж морийг идсэн гэсэн бэрсээр идэж шүү дээ. Ийм маягаар ингэж хамгаалтын байдал руугаа шилжиж байна гэсэн үг. За тэгээ угаасаа нөгөө яг тэр сайн санаа явж ирэх угаас идэх нь ойлгомжтой байсан байна. Ингээ ийдсэн. Хэрвээ сая бэрс буцаагүй байсан бол шууд ингэж идэж шүү дээ. Тэгээ хүүгээрээ идэнгүү шууд энэ дээр ингээ мад хийчих боломжтой болно гэсэн үг. За энийг л ингэж тийм одоо олж харж ингэж одоо шин хамгаалтын байдлал руу шилжиж тоолж байна гэсэн үг. За ингээд төст тоглосон. Тэгсэн чинь болохоор одоо энэ дээр 2 дахь хүүг өгж байгаа. Тэнд болохоор ингэж өгч байгаа. Энэ нүдлийг одоо хийх гээд байгаа санаалахаар энэ одоо морь шүү дээ. Сэгур ударгаа морийг ийшээ нүх гээд байгаа байхгүй юу нь бол. Тэгсэн чинь ийшээ нүүе гэсэн чинь болохоор энэ хүү садлаад байгаа гэсэн үг. Тиймээс хүүгөө уушаа нөгөөд өгчөж байна. За одоо яг айл мэдээж идэн те. За яг энэ байрлал дээр за бас манай үзэгчд бодоорой те. Урнаа манаас хойлоос бодъё. Яг энэ байрлал ингээд үсээд адаас яг дөнгөс саяны нүүдэл бол хартаал ингэж хүүрг идээд морило атгах чинь те. Энэ байрлал дээр хэрвээ одоо яг тэр Спаскигийн оронд байсан бол яаж тоглох вэ? Тэ. Цаана талаас яаж нүгэх вэ те? Тэ. За ер нь бол тийм бод ихэнх хүн бол энэ дээр бол тийм одоо морило хатгаж байгаа учраас морио холдуулна гэсэн үг те. За магадгүй одоо яадаг чи ингэдэг ч юм уу те холдуулна гэсэн үг. Тэгэх юм бол ингэж орж яад эсрэгээр тийм хартаас сажиж чинь. Шоо одоо энэ морио хөдөж болохгүй те. Ингээд бирсиг идэх гэдэг энэ төглөөд идэг. Тиймээс энэ дээр болохоор одоо тийм Спаскийн аваргын нэг одоо маш гоё нүүдэл орж ирсэн байгаа. Тэрний яасан бэ гэхээр ингэж тоглосон байгаа. Вау. Одоо ойлгоход айгүй хэцүү байгаас те. Ингээд тоглосон байна. Энэ морио шууд өгөөд. За ингэчингүүт болохоор одоо энэ одоо морио энийг идэж болохгүй байгаа. За үзье л та. Ингээд идчих юм бол Спаски аварга одоо яаж нөхөө? Харта Петросын аварга бол ингээд идчих те. Ингээд идэх юм бол яаж нөгөө очих вэ? Очих вэ? За ингэж идэх сонголт бол угаасаа байгаа. Нэг номерын сонголт бол байна. За хүүг идэж болохгүй байгаа даа. За энэ хүүг бол ингээд идэж усаараа болохгүй байгаа даа те. Тэгэхээр яаж очих вэ? Моринд нүүдэл байна уу? За энэ дээр бас манай үзэгчид бас хамтдаа бодоорой. Яг энэ байрлал дээр яаж нөхөө манайхаа те. Тэг бас бодъё. За хар тал одоо нөөцсөн байгаа. Одоо л цагаан тал нүүн гэсэн үг шүү дээ. За одоо нэг одоо 2 нүгэл хожин шууд. Оо тийм үү? 2 нүгэл хожин шууд. Ой, 2 нүүдлийн бодлого болчихлоо шүү тий. Тэгэхээр яг энэ одоо байрлалыг яг бодит өргө дээр олно гэдэг бол бас жоохон хэцүү байдаг. Зүгээр ингээд бид нар системийн бодлого бодож байгаа үед бол олчдаг шүү дээ тий.
яг ноён руу жоо хандаагүй одоо бэрсийг нэгдэлдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юм байх гэж зүгээр тааж байна. За би хариуг нэлээ. За. Яаж нүсэн бэ гэхээр ингэж иднэ гэсэн үг. Одоо яах вэ? Идэхсээр аргагүй те. Тэнгүүд энэ дээр мат. Вау. Ийм гоё хөлбөр байсан мэ те. Тэр. За ингэ идлээ. За тэгвэл зүгээр ингэ л та. Яг адилхан. Мат. Ямар лаг нүүдлээ те. Тийм байгаас те. Тийм ээ. За энэ маань болохоор би нэг дээр нэг гэсэн те. Хамгаалагчийг устгах гэж одоо шатрын тактикийн арга гэсэн үг. Хамгаалагчийг холдуулах гэж нэг арга байдаг. А нөгөө л хамгаалагчийг устгах гэж тактик бас байдаг. Тэгэхээр яг энэ одоо буудлыг хамгаалаад байгаа хэрвээ ингэ ийдсэн бол энэ буудлыг хамгаалаад байгаагааз бодож ийнэ шүү дээ тий. Энийг шууд устгаж хаяал ингэ эдэн хүчөө бишсээр энэ дээр мад хийчих боломжтой гэсэн үг байхгүй. За энийг болохоор тийм одоо Петрусын авраг бол харахгүй байна гэж байхгүй. Тиймээс идээгүү ингэж тоолсон байна. Ингэж тоглосноор энэ хүүгээ хамгаалаад тест давхар. Тийм байгааз. Тийм байна. За окей. Хүүгээ хамгаалаад байна. За ингэсэн чинь болохоор Спасский авраг бол бирсэн тавьж байгаамаа. За одоо энэ морийг идэх чинь. Тэ? За энд тохиолдолд яах вэ? За одоо яг энэ байрлал морь одоо ийшээ нүүсэн байгаа тохиол одоо энийг идэд бол хүрдэн байгаа юу? Байхгүй болчихно гэсэн үг те. Яг энэ буудлыг одоо хамгаалсан байгаа учраас зүгээр л сайхан идчихнэ гэсэн үг те. Ямар ч юугүй болчихно. Ингээл сайхан идчихнэ гэсэн үг. За одоо ингэж ч юм бол одоо ер нь бол цаашаа тоглолт яаж өрнөж болох вэ гэх юм бол за нэгэнт одоо энэ буудлыг те Е6 хүү хамгаалж байгаа бод ингээд нэгээр багсавчаас морь ингээд идчих болно, ингээд идчих болно. За тэгээ ингээд ядж болно. За тэнгууд яадгийн бирс ингэж орж ирээл ерөөхдөө бол тийм хожигдол байхгүй болчих жоох гэсэн үг. Одоо энийг хамгаалж байгаа гэсэн буудлыгаа те. За буцъя. За тиймээс яг энэ дэр бол ингэж тоглосон байна. За ингээд тоглонгууд яг одоохондоо бол бас тех юм байхгүй. Одоо бирс энэ морийг идэнэ тэ нэг нүд алдаж байгаа байхгүй. Одоохондоо бас мад байхгүй гэдэг үднээсээ бол энэ морийг устгасан байна. Окей, болж байна те. За одоо ингэсэн чинь болохоор яг энэ байрлал дээр бас яг Петрусын авраг нэг нүүдэл хийгээд нөгөө тал нь хар тал бууж өгсөн байна. Яаж нүүсэн байж болох вэ гэд те. Бас их супер нүүдэл байх гэдэг. Гэхдээ энийг бол олоход аюу хэцүү. Маш хэцүү. Тэгээ яг тийм нэг сайн нүүдэл олсон байна. Яах вэ? Морины идэх үү? Ингэж идэх үү? Яавал зүгээр юм те. За яана асуусан юм ерөөсөө мэддэг. За зүгээрээ эн чинь бүр ингээд хамгийн өндөр түвшний тоглолт явж байгаа байхгүй шатрын бол те хамгийн өндөр түвшин буюу яг ингээд дэлхийн аврагч дэлхийн хамгийн мундаг хүн тодорхой гэдэг шүү те. Тийм үйл учраас энэ бол угаасаа тийм амархан олдохгүй. Би ч гэсэн бас яг энэ хэрэг энэ өргийг мэддэггүй байсан би олж чадахгүй гэсэн үг. За би харуулъя манайхаа. Морь иш орчихсон байна. Моржито. Вау. Тэ? Супер үү? Тийм байна. За одоо ингээд юм одоо морьныхоо тусламжтайгаар энд баг ингэж матлах чинь шүү дээ, тэ? Тийм, мориороо супер. За яг энэ нүүдэл одоршин чинь болохоор Петрусан бууж өгсөн байгаа. За би хожигдлоо гэх тэ. Оо, тийм үү. Тий. За бүгдээр харцгаая. Ингээд ч үл яг байсан. Тэ? Тэнгүүд морь ингэж бирс морийг идээд шаг. Хайчих уу? Ишэл нэг орно өстэй, тэ? Энд дээр идээ дахиад шаг. Одоо хайчих уу? Ишэл орно өстэй, тэ? Тэнгүүд ингэн. За энэ одоо яг тийм яах чинь? Шаглах чинь. Энэ дээр ингэ шалгах чинь, тэ? За энэ дээр яг нэг тийм хамгаалтын нэг нүүдэл бол байж болно. За энэ нүүдэл бол хамгаалтын нүүдэл биш. Ингэ ч юм бол зүгээр л идчихэж штэ. Тэгэл одоо ингэ шалаад ч юм уу, тэ? Тэгээ угаасаа хожно гэсэн үг. За хамгаалт нэг сайн нүүдэл байгаа энэ дэр. За яг тэр нүүдэл яг хамгаалтын нүүдэл. Бусдаар бол ерөөдөө бол Спасский бол хамаагүй илүү чигээрэл байна. Онооны. Тэр нь болохоор бирсэн өгч нэг амь гарч болно гэсэн үг. Ингиж бирсэн өгч. Ингүүл яах вэ? Одоо итгэл баг те. Ингээд идэнэ. За хэрвээ одоо яг бирсэн ингээ өгж явах үед нь идэхгүйгээр ингэж тоглоё л доо. Тийм үед нь бирсэн гэж хаах гэдэг байгаа байхгүй те ингэж. Одоо ингээд үл яах юм? Ингэж идээд одоо нөгөө мад бол байхгүй болчихж байгааз. Тийм байна. Тийм за тэгээ бирс ингээд угаасаа хамаагүй илүү л дээ. Илүү байрлалын үед угаасаа нэлээд илүү бол авчиж байгаа те. За тэнгууд яг уу ингээд идчихвэл яг уу тэгээд угаасаа тийм хамгаалт байхгүй болчихно. Угаас хожин ойлгомжтой явчихна. За харъя яагаад гэж байгаа юм бэ гэж те. Ингээд ч л одоо айлыг яг яаж нөхөө те.
За ингээд үегээ бодъё л те. Ингээд үе. Тэнгүүд ингэж нөө одоо энд шалгах гэж байна. За ингэж нүгээд яг энэ бодлыг одоо хамгаалъя гэж бодох юм бол ингэж ядна. Одоо яах вэ те? Яах вэ гэдэг асуулт байна л да. Ингээд үе. Ингэж тоглоомдоо. Одоо нэг идэх гээд шүү те. Ноён хөдөлгөөнгүү. За одоо тэнгүүд ингэж тоглох юм бол ингэж идээд баргмаад болчихж байгаа шүү. Тийм бааз. Буцъя. Тэгвэл энэ дээр болохоор ноён иш орж ирээ. Эж толоо. Тэгвэл яах вэ? Энийг идэнэ. За тэгээд магадгүй ингэж бирсүүн давтлах юм бол энд ингээд мад олноо гэсэн үг те. Энэхүү маягаар тоглоно гэсэн үг. Маш аюултай. За тэгээд ямарсан одоо яг эхний хөлөөр үргэлжлүүлээ. За инглээ идлээ. За ингэж бас болох юм. Ингээд нүх юм бол бирс ээж тав дээр шаг ноён ингээ холдлоо. Энд дээр идлээ. За одоо бол хар талд бол ер нь нүүдэл байхгүй дээ. За нэг ингэсгээ нүүлээгээ бодъё. Тэнгуүс хороо H6 дээр ирээд за одоо энэ идэж чадахгүй те нээж чадахгүй. Энэ дээр бол ингээд шалах гэдэг шүү дээ те. За нэг ингээд идэж магадгүй нэг ингээд идэж магадгүй. Тэнгуүт за ингэж хүүгээ өгшөө нөөж магадгүй. За тэгэх юм бол баг H8 дээр шалаад ижидэл орж ирлээ. Энэ дээр баг идэд шаг. За одоо яг ямар нүүдэл вэ? Байхгүй байгааз. За нэг ийм нүүдэл ажиллах юм. Энийг идлээ тэнгүүд энэ дээр баргамаад болно гэсэн үг. За иймэрхүү ингээ хөлбөр өрнчих боломжтой гэсэн үг. За бүгдээ нэг жоон буцаатай. За энэ дээр завсархгүй давталж идэг. Энэ нүүдэл явангууд за бэрсэр хэдүүл яад энэ тэгвэл. Харилт. За бэрсэр идэх юм бол яг хөө тэгээ нэг төрлийн аврал байж магадгүй. За ясаа бэрсийг идэх мэдээж те. За ингээд идэж магадгүй. Тэнгүүт нь морийг идэж шаг. За ингээд явангуудыг шалтгаар энэ дээр шална. F7 дээр. За буцаад H8 гэх юм бол F3 одоо ингээд гэдэг нь тийм. Ингээд нүүлээгээ бодох юм бол F5 гэсэн нүүлээ ажиллах юм энэ дээр. Вау. За ингээд хичүүл яах юм. Харин тий хөндийн мад болох гэдэг яагаад өөм болцсон шүү дээ. Энэ дээр мад байгаас тийм байгаас. Вау, бас энэ нүүдэл ингэж бажуулдаг юм шүү те. Одоо нөгөө нэг ийм үг байдаг л та. Хожих нь ойлгомжтой байрлалд хожих хамгийн хэцүү гэж тийм үг байдаг. Тий, хожих нь ойлгомжтой байрлалд хожих хамгийн хэцүү гэж. Яагаад? Яагаад тэгэхээр хоёр талаа хайнцчих боломжтой байдаг байхгүй тий. Яг нөгөө нэг одоо хүн чинь нөгөө нэг юуны амт л та нөгөө одоо сэтгэл зүйн амтан. Тэгээд нөгөө хожихондоо гэдэг дотор ингээд тийм бодол орж ирээд байгаа шүү дээ. Тэнгүүд нүүдэл архаа болчихдог. Яг тийм байдаг. Одоо шатрын одоо хөлөг дээр одоо би ээлт ингээ илүү явж явах юм бол эсэргээрээ би ингээд бод алдах муудах боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр хожих нь ойлгомжтой байлт хожих хамгийн хэцүү гэж тийм үг байдаг. Тийм. Тэгээ одоо энэ байрал дээр одоо яг нэг одоо хэрэг би ингээ гоё үнэхээр хайпи болсон байл одоо би секундээ харна. Надаа хэдэн минут байна. Хэрэг ми цаг унжаах юм бол тэгэл эвгүүднэ гэсэн үг. Хангалттай цаг авах бодно л тоо. Тэгээ энэ байрал дээр ийм сайн нүүдлээсэн юм шүү дээ. Тэ? Энэ өстэй ямар санаанд оромгүй нүүдэл байваа. За хэрэг яад ингүүл яах юм. Энийг идэхгүйгээр. Тэгвэл ингэж идэж шүү дээ. За одоо яах вэ? Ингэх юм уу? F7 дээр идэнэ. За энэ дээр хамгаалт өгье. H5 дээр шаг. Ингээ ангууд ингээ идэмат. За ингээд бол ер нь бол хувь заяад ойлгомжтой байсан бай тээ. За иймэрхүү маягийн ингээд тоглолт ингээд цаашаа үргэлжлэн өрнөж болох байсан учраас тэ Петросян авраг бол яг энэ дээр мөр ингээд нөх үедээ бууж өгчээ. За энэ бол ойлгомжтой боллоо гэх тээ. Одоо ингээд юм одоо юу ч хийхгүй байх юм бол энэ дээр мат шүү дээ тээ. За хоёулаа нэвтрүүлгийн хоёр дахь хамтран ажиллажийг танилцуулаад өргөжлүүлье. Тэгэхээр Од мундрын маань алтан гишүүд гэдэг бас хүндтэй хүмүүс байдаг. Одоо Од мундрын бүхэл үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа юм хүмүүс гэсэн үг. Тэгээ шинжлэх ухааны танин мэдхийн Од мундар сувгийн хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс за 2026 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл одоо уран бүтээлийнхаа 1 жилийн хугацаанд нийтдээ одоо 1050 шинжлэх ухааны танин мэдхийн нэвтрүүлгүүдийг одоо бэлтгээд нэрүүдийн танилцуулаад ингээ хүргээд ингээд явж байгаа. Тэгээ манай нэвтрүүлгүүд бол YouTube дээр ухрааж үзэх боломжтой. Тэгээ одоо бүх талын боломжтой монгол хэлтэй хүн болгон гэж үн төлбөргүй үзэхээр ингэж тавигдсан байдаг. Гэхдээ одоо алтан гишүүд гэдэг хүмүүс маань бол манай нэг нэвтрүүлгийг одоо 100 орчим төгрөгөөр үнэлээд нэг нэвтрүүлгийг 100 орчим гэхээр 1000 гэхээр 100 мянган төгрөгүүлээд байгаа юм л да. Тэгээ 100 мянган төгрөгөөр одоо Од мундрын шинжлэх ухааны танин мэдхийн түгээхийн үйл ажиллагааг дэмжснээр одоо бид нар бол одоо 30 хэдүүлээ боллоо тий 10 хэдүүлээ одоо байснаас ингээд
хүн их болж जैन. За нэмэх нь одоо нөгөө нэг техник технологи хөрөмжгээд хэдийгээр бид нар одоо шинжлэх ухааны танин мэдхийг ингээ хүрх гээд ингэж байгаа ч гэсэн ард нь заавал тэрийг одоо хүрхийн тулд тог ус мөнгөний одоо цалин мөнгнөөс ахуулаад ингээд асуудал гарч идэг. Тэгэхээр биднийг дэмжижсэн хүмүүсээ бид нар яг алтан гишүүд гэсэн юм хаалттай группт ингээд оруулчихъя. За энэ хүмүүстэй бас бид нар эргээд одоо юм те халамж ингэж үзүүлье одоо яаж буцаж яах вэ гэхээр одоо од мөндрийн төрсөн өдөр дээр өмнөх жилд бид ижтэйгээр 300 гаруулаа, маш олуулаа, сайхан уулзлаа. За мөн одоо манай од мөндрийнхэн маань одоо төв болгонлоо гэж хэлчихэл та одоо тий ингэж түүх археологийн дэлхийн өвүүд рүү ингэж аялж байгаа гайхалтай аяллуудыг хийж байгаа. Тэр болгондоос алтан гишүүдтэй нэг аялал болгоно 100 мянган төгрөгийн хөнгөлөлтөд хамтдаа аялах юм боломжийг олгож байна. За тэгээд одоо нөгөө маш олон аяллууд бас зохион байгуулалтыг манайхан сайн мэдэх бах. Тэгэхээр тэр аялал бүртээ 100 мянган төгрөгийн хөнгөлөлтийг аавна гэхээр тий 10 аялалд явбал 1 сая төгрөгийг одоо хөнгөлөлтийг авнаа гэсэн одоо ийм санаа бас байгаамаа. Тэгэхээр биднийг дэмжиж идэг одоо тий жил дамнаад бас дэмжиж байгаа хүмүүс хүртэл байгаа. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. За мөн одоо бас бид нарыг алтан гишүүн болохынс ингээд хараахан болж амжаагүй хүмүүс маань өнөөдөр ч гэсэн болох боломжтой. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны 94,000 4191 тэг 4 518 гэсэн од мөндөр танин мэдхийн сувг эзэмшигчдэд данс руу 100 мянган төгрөгийг фэйсбүүк нэр болон утасны дугаараа бичээд утасны дугаараа нөгөө заавал бичих нь бас чухал. Зарим нөгөө нэг гүйлгээнүүд амжилт хүсье гэх мэт орж ирээд нэг эргэж холбогдож чадахгүй бас хүнд байдалд ордог тал байгаа. Тэгэхээр ингэж явуулаад манайхаас тань руу одоо маргааш нь ч юм уу холбогдоод энэ алтан гишүүн гэсэн хаалттай группт оруулнаа. Тэгээд бид нар чинь 7 хоногийн дараах нэвтрүүлгээ өнөөдөр хийжсэн ч гэсэн одоо тэр нэг хаалттай гишүүдтэй дандаа лайваар шууд хүрдэг. Тэгээд одоо одоо хасаа маань жишээлбэл нэвтрүүлгээ эхлэхээс өмнө одоо алтан гишүүн болгоных одоо мессежийг уншаад хариулж хаад одоо тэгээд нэвтрүүлгээ эхэлдэг ч юм уу. Ингээд одоо харилцаа холбоотой хөтлөгч нартайгаа тий ингэж ярилцах ч юм уу ойр дотн байх ийм боломжийг олгож идэг. За ингээд нэвтрүүлгийг одоо ивент гэж хамтарч ажиллаж байгаа. Нэвтрүүлэг болгонд гар бие оролцож байдаг алтан гишүүдэд их баярлалаа. Тэгээд бас шинээр алтан гишүүн болж ирэх хүмүүсийг сэтгэл тогтлон хүлээж байна гэж. За баярлалаа. Баярлалаа алтан гишүүдтэй. Тэг өнөөдрийн бас лайвгаас хамтдаа үзэж байгаа алтан гишүүдтэй бас бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За лайваасаа үзээд хүүхдүүдтэй хамгийн гол танд маань үзүүлээрээ те. Шатар гэдэг ийм одоо гоё урлаг те. Оюуханы урлагийг бас та бүхэн бас өөртөө үзэн яаж байгаа хүүхдүүдтэй үзүүлээд гоё ингээд хамтдаа бас өсч хөгжөөрэй гэж та бүхэнд бас хэлье. Алтан гишүүдтэй бас маш их баярлж байна. За тэгээ энэхүү өргө дээр болохоор тийм одоо агуу Спаски бол те 2 хүү 2 морио өгжиж хожиж шít те. Вау, энэ супер байна те. 2 хүү 2 морио. За манайх нөгөө уяата морио сул тавьж хөөнө гэж ярьдаг те. 2 одоо уяата байсан морио сул тавьж хөөсөн биш те. Сул тавьж хөөгээд 2 хүүгээ бас ингээд цаашаа явуулсан байна. Тэгж хоцсон байна. Ийм гоё одоо гоёмсог ийм одоо мад их одоо бүрэн болцоотой байдаг байх нэ. За яг тэр одоо 2 морины эсгийг нь та бүхэндээ хальт харуулчихъя. За хамгийн ихний хүү өгөлт энэ дэр очсон байгаа. Тэнгүүд айл ингээ ийдсэн гэсэн үгтэй. Тэнгүүд л бирс ишээ орж ирээл даан ингэж орж ирээл яг саяны одоо ингээ нөхцөл байдал комбинац үүсэх боломжтой болсон. За ингээ явсан. За энэ дээр бол энэ бол хүү өгөлт биш. За ингээ явсан ийдсэн. Энэ дээр энэ 2 дахь хүү өгөлт нь те. За энэ одоо хүү өгөлтийн гол зорилго нь болохоор морийг ишээ одоо оруулахын тулд энэ хүү өгж байгаа. Ингээ өгсөн те. За тэгээд хамгийн ихний морь өгөлт нь бол энэ морийг өгөөд штэ. За тэгээ энэ дээр болохоор нөгөө талд нь бол идээгүй ашиглаад те. Эний хідүүл угаасаа тийм одоо эрсдэлтэй болох гэдэг бол мэдэрч байгаа. Тиймээс болохоор ингэж нөвсөн те. За энэ морийг идэх нь өөрөө бас маш аюултай бүгдээрээ мэдсэн байгаа. Ингэж идээд тэгээ ингээ идэнгүүт нь энэ дээр мад хийх боломжтой байдгаа гэдэг те. За ингээ явсан. Ингээ эцсэн 2 дахь морийг өлтний нээсэн байна те. За тэгээ одоо энийг яг ингээ өгчөнгүүд тэгээд угаасаа бууж гсэн байгаа те. Энэ одоо супер нүүдлийг олж нүүн гэдэг бол одоо яг шатарч үүний ямар их бэлтгэл цаг хугацаа бас ямар их авьяас байгаа юу гэдэг нь бол харагдаж байна гэсэн үг те. Дэлхийн хамгийн одоо ухаантай хүн гэсэн үг шүү дээ. Гайхалтай. За тэгээ өнөөдрийн ургаа би та бүхэндээ дэлхийн 6 дахь аварга Михаил Ботвинникийн нэг үгээр дуусгаж бодож байна. Шатар гэдэг бол логикийн шинжлэх ухааныг илэрхийлдэг урлаг юм а гэж агуу Ботвинник хэлсэн байдаг. Тэгэхээр логик гэж нэг зүйл шүү дээ. Тэгээ логикийн шинжлэх ухаан гэж одоо нэг тийм шинжлэх ухаан байх гэдэг шүү дээ. Бүх юм логиктой. Тэр шинжлэх ухааныг илэрхийлж чаддаг урлаг юм а гэж хэлсэн байдаг байна Ботвинник аварга маань.
За энэ үгээр бас өнөөдрийн үргээ бас та бүхэндээ өндөрлөе. Өнөөдөр үргээ бас та бүхэнд маш таалагдсан гэж бол найдаж байна. Тэгээд урнаад маань ч гэсэн бас таалагдсан ба гэж найдаж байна. Маш гоё үрг байна. Нэвтрүүлгийн даагийн мөн их уйдгартай өрг шүүгээ яг эсэргээр нь хэлсэн юм байна. Тэгээд үнэхээр өстой гайхалтай өрг байлаа. Бас гоё үг байлаа. Гоё үгээр төгсгсөнд баярлалаа. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр маань Одондөр суугийн алтан гишүүд болон за Culture is Local, Knowledge is Global эгүүнээ оюун компани хамтарч ажиллалаа. За нэвтрүүлгийн NTV, Одондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ тэгээд шатрыг ингэж тайлбартаагаар сонсох те да ялангуяа одоо энэ дэлхийн шилдэг өргүүдийг ингэж сонсох алтан төвшин тохиож агаад миний хувьд бас их баяртай байдаг. Баярлалаа. Тэгээд шатар дуртай хүмүүстэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр хэрэг болзъя да. За тэгээ. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.